энэ тоос орогчийг надаас өөр хүн цэвэрлэхгүй юм аа гэж. Өөрөө сардаг. Хин жилэг багт өөрөөс орж өөрөө тэрэндээ тий. Өөрөө тэрэндээ надаас өөр хэн цэвэрлэхгүй юм аа гэж. Тэгэл намаа ингээд төрсний дараа нэг 5 6 хон хончоод тахт ингээд надаа нэг юм амар палаж яваад ирдэг байхгүй. Тэгэл хөөх хараа яаж байгаа би одоо ойртоо өмсөхгүй штэ ингээд гам ам барьж штэ гэсэн чи. Би чамаа ингээд төрсний чин дараа чамаа гоё байгаа шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд ингээд тэрийгэ мэдээсэ гэсэндээ ийм палаж авчирсан ингээл. Монгол зайг их үздэг байхгүй. Тэгээ хаяа тоглолтын. Тэгээ тэгмж манай хүн чи хичээл хийх болно. Яг наа тоглож явах яг хичээл хийх болдог. Тэдэн цагаас өмнө хичээл явуул гэсэн. Яг тоглож явах. Тэрэн дээрээ битэж болоод тийм шүү дээ. Би ч яг ингээл яг эргэтэн ингээл айлын ер нөхөр шиг ингээл хаяа нэг ингээд гоё сухыг хүсдэг тий. Гэхдээ ингээд эхнэр маань ингээл гэрээ цэвэрлээд байж байгаа ч юм аа. Нэг ингээд зүгээр сууж чаддгүй зан хөдлөл. Тэгэл анх хахаа гэж байгаа л одоо ингээд хэлсэн шүү дээ. Анх л ахаа таа гэж тэгж байгаа л явандаа. Манай гэр бүлийн хувьд 2025 онд бас олон сайхан зүйлүүд тохиолсон сайхан жил байлаа. Бид хоёр бас бүл нэмж хөөрхөн сайхан хүүтэй боллоо. Тэгээд амьдрал дээр бас хийж бүтээх гэж оролцож байсан олон зүйлүүдийн ард гассан. Хүүхдээ ингээд сайхан тийгээд эрүүл төрүүлгэл зоригтой байлаа. Тэр зоригтой гэсэн гоё хүрсэн гэж бодож байна. Над руу нөгөө Facebook-ээр реквест явуулж исэн. Нэг хай май гэж бичижсэн. Нэг танил дүр зураг ороод ирлээ шүү. Тэгээд би бас эрэгтэй хүний зүгээс бас эмэгтэй хүнийг хүндтгэх нь зөв бах гээд за сайн өдрийн минь бэлтгэл сургалтын сайн уу гээд. Тэгээ нэг тиймэрхүү яриа бит хоёр өрнүүлээ. Тэгээд надад ерөнхий амир ингээд уулзаад ер нь хүн чинь нэг уулзаал эхний яриаг өрнүүлэхэд бас нэг хүнд нэг буух сэтгэл гэж байдаг шүү дээ. Тэгээд хэрэнгээрээ ч гэх юм уу яг айгу бас нэг амар дотн санагдчихсан. Ирээдүйд нэг эхнэр маань нэг иймэрхүү хүн байвал гэсэн яг нэг миний тиймэрхүү бодолд бас айгу хурж исэн л та. Тэгээд би өө ямар гоё илдэг ааштай ямар хөөрхөн мундаг охин бэ гэд. Яг тийм зүйлүүд нь айгу надад таалагдчихсан. Дөнгөж харилцаад эхлээд нэг сар мор болж исэн чинь ингээд хөлн төрчихсөн байхгүй. Тэгэл одоо яг миний зүгээс хийж чадах зүйл айгу их болоод эхэлсэн ингээл амар таяг маягтай явдаг. Тэнгүүд ядаж ингээд юмын өргөө ч юм уу бэлтгэл тарахт нь ингээд туслая да гэж айгүй их боддог. Ер нь энэ ахт ер нь миний тус их байгаа шүү гэл би бас өөрөө ингээд жоохон тал. Наа ингээд амар халамжилтай юм чи ингээ тэгвэ даарва тэгвэ ингээ гэл ингээ машин цэж нөө гэж явуулдаг. Тэгэл би ямар гоё энэ ах ер нь надад амар халамжлаад шүү. Намайг ер нь амар халамжлаад шүү энэ ах. Тэгэл энэ ахаас ер нь холдож болохгүй байна гэл. Ер нь шинэ жил гэхээр надад ер нь шууд торт удагдд юм аа. Тэр одоо ч гэсэн би амар торт дуртай. Даанч манай гэрт одоо ингээ ганцхан би л торт иддэг болохоор ингээд торт авах маань жоох ингээ хомс алцаад байна. Тэгээ одоо дээдлийг тоглож байгаа Pirates гээд багийн гишүүнэлтэй би. Тэгээ одоо нэг жоохон хүүхэдтэй тэгээд хичээл номтой болохоор арай амжихгүй лигтэй ингээд тоглохгүй байгаа. Яг ойрын зорилгод ерөөсөө тийм сагсныг харагдахгүй байгаа. Тэгэл ер нь айгүй ойлголцол ихтэй. Бид хоёроос яг адилхан ингээд зөв өвдгөндөө бэрхтэлтэй байхгүй. Тэг ингээ одоо ингээ бороо зас боос орохоор хоёулангийнх нь өвдөг өвдөжнө тэгэнгүүт ёо өвдөг үчи тэгэл энэ цас зогсохгүй байх та энэ бороо зогсохгүй байх та гэл. Тэг яг тэр бэрхтэлтэй үед нь байсан дурсамжууд надаас аюу тод үлдсэн байт юм. Бид хоёр яг ингээд анх харилцаад ингээд дурлцж исэн үе болохоор тий. Ер нь дандаа л тэрийг ярьж шүү дээ. Анх ингээд танилцсан гэл. Тий. Тэгэхээр ер нь миний зүйлс ер нь нэг тамирчин хүний хамгийн хэцүү зүйл яг тэр бэрхтлээсээ болоод нэг хийж чаддаг зүйлийнхаа ингээд 60-аас 70% ингээд алдчихаар хүн бас нэг ингээд сэтгэл готрол гэх юм уу яг нэг тиймэрхүү зүйл тарах гэдэг юм. Тэгээ тэр үед бас миний эхнэр бас миний хажууд байснаас надад амар том түшиг толгуур болжсэн. Хэрвээ тэр үед би ингээд ганцаараа байгаад тэр бүгдийг ингээд даван туулна гэдэг бол ямар ч хүний хувьд амар хэцүү зүйл л дээ. Манай авч нь одоо цэгмэдийн эзэн төчир гэж хүн 1965 онд төрсөн байдаг. Тэгээд 1965 оноос 2020 онд хүртэл амьдраа. Тэгээд өвчний улмаас бурхан басан. Тэгээд хүний авч нь маш олон жил цагдаагийн байгууллагад ажилласан, 20 жил
цагдаа байгууллагатай ажилласан тийм хүн байсан. Тэгээд ерөнхий манай хүсдэг байсан зүйл нь олимпийн медаль тийм одоо нэг хүн тамирчин хүн болгоны хүсдэг зүйлийг л яг аав хүн бас яг надын хүсэж байгааг л миний хүсэж байгааг л хүсдэг ус. Тэгээд бас сая бас энэ ондоо багтааж найраа хийсэн шалтгаан маань бас амьд зэрүүн байхад нь тодорхой хэмжээнд яг тэр цаг хугацаанд тохироонд бүрдээгүй ч гэсэн ядаж ингээд эргээд ахтаа хамаадан садангийн нийлүүлээд тий зэнд очир гэдэг хүний хүүхэд аавынхаа нэрийг ингэж гаргаад тэгээд аавынхаа нэрийг ингэж гаргасныхаа дараа ийм сайхан зүйлийг ингээд ахтаа хамаадан садуулыг уулзуулсан ийм сайхан найр хийлээ шүү гэсэн үүднээс би бас тэрийг зохион байгуулж хийгээд бас аавдаа ингээд өгсөн жоохомжсон амлалтуудынхаа бас нэг томыг нийлүүлсэн болов уу гэж хүргэсэн болов уу гэж бодсон. Тэгээ манай аавын дүүнэр ахтаа хамаадан садан ч гэсэн бас тухайд айгүй бахархаж баярлж ийсэн бас сэтгэл хангалуун сайхан цайлга болж өнгөрсөн. Их спортчин айгүй залуучдсан шүү дээ. Нас нь ер нь 25 6 лоо гэл. Тэнгүүж би одоо ингээ 30 хүрээ явж байгаа. Тэнгүүж ерөнхий одоо тамирчид дундаа амир хамгийн ер нь ахмад тамирчид тийнхэн тоонд ороод явчихж байгаа юм л да. Тэгэхээр бас нэг амир яг тамирчнаа болж бод бас амир харамсгүйчсэн. Яг тухайн үед тэр бэрхтэл байгаагүй байсан бол гэдэг дээр л айгүй том харамсалтай үлдсэн л дээ. Амар их штэ. Амар ялгаатай ах уу. Надтай танилцахтаа л бүр айгүй өөр юм аа. Нэлээл ингээл эйгүү ах байсан. айгүй сахилахгүй заяа. Тэгэл тэ нэг удаа ингээл 10 цагт уулзал наваа гэрлээ оролцсноо. За би одоо харилаа гэснээр ороод нэг 10 минут гэсэн. Манай найз дуудчихлаа би гарчлаа гэж. Надад тэгээ би бүр гайхаад аймаа ингээл тэгэл тэнгүүд гадаа ингээ найзтай уулз чинь тэгж нэг гэл. Тэгээ нэг уулзах хүн бас айгүй олон уулзахыг хүсдэг хүн айгүй олон. Тэгээд тухайд ингээд одоо би байгааг болохоор ч гэх юм уу тийм юу байсан баг л та уулзчих идөө гэд. Тэгээд чөлөөтэй цаг айгүй байсан л хальтаа. Тэгээд ер нь яг гоо тийм олон тийм хүмүүсээс болоод бас ингээд нэлээд нийгэмд итгэдэг хүмүүстэй айгүй харьцдаг. Айгүй тийм жоохон буруу тал руугаа бас жоохон харьцах гад байсан юм аа. Тэгээд би яг ингээд танилцал ер нь яг тэр цагийг ингээд аваад наад хүнтэйгээ тийм уулзаа надтай аваад тэгээд ингээд над руу ч гэсэн ингээд тэмүүлж байгаа ч гэсэн тийм болоод би өчргөө бас бити уулзахгүй л те. Өөрөө ингээд би уулзаад харж байгаасаа тэр хүнтэй уулзахгүй шүү дээ. Тэгэхээр аажмаар ингээ алсуураа гэж бол одоо ингээд ерөөсөө тийм үйлдэл гадгүй л те. Одоо л надаас би нэг нэстэй уулзч би нэг тэгж өгөө гэл. Тэгэл анх хахаа гэж байгаа л одоо ингээд хэлсэн шүү дээ. Анх л ахаа гээл тэгж байгаа л явандаа. Тэрсээ яг баазалт шиг ингээд алсуураа ингээд чимгээд нэмээ. Тэг жөөгөө зөөлөн өвсөний бодлоор дийлтчихэд байгаа байхгүй тэгээд. Тэдний амар хайртай ч гэсэн яг ингээд наваа төрсний дараа яах бол жирэмсэн байхад яах бол гэл ингээд бодож исэн чинь би баг ингээ энгийн байдгаасаа илүү халамж тавьсан илүү гой санагц. Ер нь жирэмсэн байхад ч юм уу ингээл ер нь нэг 2-7 хоногтой нэг цэцэг авчирч өгөөл тэгэл намаа ингээ төрсний дараа нэг 5-6 хон хончоод тахт ингээд надаа нэг юм амар палаж аваад ирдэг байхгүй юу. Тэгэл хөөх хэрэг яаж байгаа би одоо ойртоо өмсөхгүй штэ ингээл гам барь штэ гэсэн чи би чамаа ингээд төрсний чин дараа чамаа гой байгаа шүү гэдгийг мэдрүүлэхийн тулд ингээд тэрийгэ мэдээсэ гэсэндээ ийм палаж авчирсан гэл одоо хамгийн том юм сэтгэл чи юм тийм том дурсамж олж үлдсэн тэрийгэ бараг хайлаад өвсч чаддаг. Надаас юу ч харамлдаг юм аахгүй. Нэг харамлдаг юм компьютерээр харамлаад байдаг. Биш нэг юу одоо нэг Монгол зайг их үздэг байхгүй. Тэгээ хаяа тоглолтын. Тэгээ тэгмж манай хүн чи хичээл хийх болно. Яг наа тоглож явах тэг хичээл хийх болдог. Тэдэн цагаас өмнө хичээл явуулдаг гэсэн. Яг тоглож явах. Тэрэн дээрээ битэж болоод тийм шүү дээ. Одоо бизнесээ хөвтөрчлөөр сурдаг. 3 дугаар курс дараа авардаг гэсэн доо. Дараа авах зүг. Тийм, дараа. Миний хувьд бол ингээд ер нь их галтуугаар оруулаад байгааг нэг хүсдэг байхгүй. Тэнгүүд ер нь л манай аав ээж ч юм уу ингээд би ер нь их аавыгаа хоол ихийг харж байгаагүй. Яг тэ өөрийнхөө сэтгэлээр ингээд тэнгүүд ингээд миний хүмүүжлтэй байгаа мó ер нь их галтуундоо их оруулаад ахыг хүсэхгүй. Тэгээд ерөөдөө өөрөө хоолундаа хийгээл өөрөө гэр орноод цэвэрлэхийг хүсэл. За би хийчнэ бити хийгээдээ би хийчин штэ гэл тэнгүүд хажуу тоо сорогч ингээд шогтнолаа л юм сороо. Би ч яг ингээл яг ихтэн ингээл айлын ер нь хөрш ингээл хаяаны ингээд гоё сухыг хүсдэг тий. Гэхдээ ингээд эхнэр маань ингээл гэрээ цэвэрлээд байж ах ч юм аа.
нэг зүгээр сууж чаддгүй зан хөдлөл хажуугаар нь ороод нэг тиймэрхүү зүйлүүд яг гарах гэдэг яг тэгээ өөрөө би тэрийг анзаардаг л нөгөө нэг ингээд амар олон жил ингээд ийм тамирчин байсан ингээд тэгэнгүүт л нэг ингээд яг эхнэрээ маань хийж байгаа юм ингээ гой нүдэнд бууж байгаас яг ингээд бас тэрэнд ингээд нэг өөрөө би оролцохгүй болол нэг ингээд нэг зарим тохиолдолд ингээд өөрөө л хийхгүй бол нэг ямар нэг зүйл ингээд санаанд буухгүй юм шиг байдаг шүү дээ тийм. Тиймэрхүү тохиолдлоор нэг ингээд за энийг би хийчихэд та гэдэг ч юм уу нэг тиймэрхүү зүйлүүд бол манай гарч ирдэ шүү. Юу тоос хорогч ингээд бараг ингээд дандаа л намаа гэр зэрэхэд дандаа тоос ордог байхгүй юу? Өөрийнх нь хийдэг яг нэг тогтсон бараг ажиллалцсан. Тэнгүүд ингээд өөрөө л сорж байгаа шүү дээ. Тэнгүүд энэ тоос хорогчийг надаас өөрхөн цэвэрлэхгүй юм аа гэх. Өөрөө сордог. Хин ч хэлээг багт өөрөө сорчвол өөрөө тэрэндээ те. Өөрөө тэрэндээ надаас өөр хин цэвэрлэхгүй юм аа гэх. Би өөрөө хоол хийх айгуу дуртай байхгүй юу? Тэнгүүд манай ээж манай эхнэр тэгээ би манай хүү ингээ бид дөрвөлэн амьдарч байгаа шүү дээ тийм. Тэнгүүд би өөрөө ингээд амар хоол иймэр санагдал ингээд нэг өөрийнхөө хүслээр ингээд хоол хийчихдэг байхгүй. Хийчингүүтээ тэгдэг байхгүй. Яа хоёр эмэгтэй хүнтэй амьдарч би л хоол гэдэг ингээд өөрөө тэрэндээ манай хатан мэж ингээл хөө хийж чамаг хоол хийсэн. Чи суултаа гэдэг байхгүй. Тэнгүүд би нэг зүгээр сууж чаддгүй өөрөө басал юм. Өөрөө амар хийчихэд ёо гэлтэй. Тэгээд тэр маазрах. Тийм. Бас ээж эхнэр хоёрын харилцаа амар сайн болохоор бас гэр бүлдээ айгүй гоё. Юутай гэдэг даад жаргалтай адилхан. Манай ээж ч одоо аавын маань бурхан болсноос хойш бас яг ганцаараа бас жоохон хэцүү болсон байсан. Тэгээд манай хүүг хараад бас өөрт нь айгүй зугаатай. Тэгээ бид хоёр ч бас ээжийг айгүй ойлгодог. Тэгээ бид гурав ч бас хаа нэг орой гоё юм яриад суугаад хамтдаа вайн уугч гэдэг ч юм уу. Тиймэрхүү цагийг бид гурав бас хүүгээ онтуулчаад гэр бүл дотроо гаргадаг байхгүй. Тэгэл аль болох нэг зурагт мурагтан дээрээ юм тавьж байгаа л хамт суугаал ерөнхий тэгэл нэг унтлын өрөөндөө гэхээсээ илүү том өрөөндөө галтагоондоо бид гэр бүлэрээ цагийг айгүйх өнгөрөөж байгаа цаг хугацаанд зурагт үзээл хамт янз бүрийн сонирхолтой юмнууд үзээл зарим нэг өдрүүд дөрөө ингээл өөртөө тийм гоё цаг гаргаж тэр нь бас нэг амьдралд манаас нэг амар гоё юу болж өгдөг нэг гоё гэрэл амьдралын бас нэг амар тиймэрхүү зүйлүүд ч бас амьдралд амар чимэг болчдөг те. Тэгэхгүй тэгэл ингээл тэр гэрт нэг ингээл яг ингээд нэг юм өрөөндөө орчоод ч гэдэг ч юм уу нэг ингээд нэг ажилчид хоорондоо ингээд цугларчаал нэг нь гэр цэвэрлэх хэрэгтэй нэг нь хүүхд тарах хэрэгтэй нэг нь ихтэй тиймэрхүү зүйлийг дайлуулах гэртээ байлгахыг хүсдэг. Ер нь нэгдэж шүү. Би ингээл коммент уушгаад амар саагуугаар сагсуугаар тэгэл тэнгүүд яагаад тэгээд тийм бол юм өснээс нь болж байгаа шивээснээс нь болж байгаа гэл тэгэл тэнгүүд ямар аваатай юм бэ гэл тэгэл манай ээж хүртэл ингээд битээр харилцаж байгаа. Агын ийм богино өстэй хөө байсан мэт. Одоо жоохон өс нь орж ургаад бас жоохон юу болцсон уу юу? Стил дээр анхаарад гэдэг. Стил дээр анхаарад жоохон хамраас гисэн үү юм уу? Тэгээ би хүртэл та одоо ингэж хэлээд байхдаа яа тийм. За тийм үү заавчлаа гэл. Манай жоохон яг тийм болов гэд үгүй за гэдэг юм багхгүй. Тэгэл манай ээж ч гэсэн ингээл манай нөхрийн стилд амар хайртай. Оо ямар манай хөргөнчтэй амар цагварлаг хөргөнчтэй гэл. Өмнөдөөсийг амар цацдаг аахгүй баг тэргээр алдартай хөө. Лифтэнд ингээд суугаад ингээд өмнөхөн гарсан байвал манай нөхөр оржтэй манай нөхөр гарчтэй гэл. Тэгж яа. Хүмүүс тэгээ нэг аягүй юу гаддаг юм аа. Нэг байгаа нэг барилдаж байгаа нэг цаг хугацаагаар маань харсан болохоор нэг амар ихэнх хүмүүс юу амар их цантай гэж боддог байсан гэдэг ч юм. Тиймэрхүү зүйлийг аягүй. Гэтэ миний бодлоор л тэр ингээд бодит амьдрал дээр харьцах тэр жудаагийн дивжин дээр гарах хоёр чинь шал өөр хоёр хүн байхгүй юу? Тийм, ер нь бол тийм шүү дээ. Одоо би тэн дээр гараад шал өөр хүн болчихж байгаа шүү дээ. Ингийн амьдрал дээр бууж ирээ шал өөр хүн. Тэгэд нөгөө нэг би чинь яа ингээд дотомчсон хүмүүстэйгээ айгүй ингээд юм хөвгөлтэй хэрнээгээсээ тэгээд яа ингээд амьдрал дээр гараад ч юм эсвэл ингээд хүмүүстэй харьцахаар би бас ингээд яг айгүй дуугаа өөрийгөө айгүй дуугаа хүн байна да гэдгийг ер нь айгүй мэддэг. Яг тэр нэг тамирчин байсан байх хугацаанд дандаа л нэг ойр дотныхоо тамирчтайгаа ингээл дандаа маазраал ингээл байж байгаа шүү дээ. Тэр чинь яг л бидний нэг гэр бүлийн нэг гişүүчи тиймэрхүү хүмүүстэйгээ байнга ингээл тэгэл энд очиод ерөнхий бас гайг бахтаа гэж ботхоор яг амьдрал дээр гараад ирэхээр айгүй чимээгүй танихгүй үнтэйгээ айгүй дуугаа гэдгээ ер нь айгүй мэддэг. Надад ер нь олон юм ярихгүй дээ. Танилцахтай амар боловсон.
Аа тийм үү. Тэгвэл чи ингэдэ тэгдэ. Тэгэл яг татсан болсныхаа дараа миний ажиж инээгээл маазраал намайг нэг хийгээл буцааж би нэг тийтлээл. Манай ихнэр гэсэн намайг гэсэн чинь хамгийн анх битэр танилцаа хийсэн чинь надад нэг бэлэг өгсөн байхгүй. Тэгэл тухайн үед би яах вэ нэг ингээл жоохон хөлдөөл байсан юм шиг байна. Тэгсэн чинь нэг аяа өгсөн. Тэгсэн чи юу гэсэн вэ? Тэрэн дээр нь ингээд хөлдөө төмсгээд нөгөө талд нь Монголын хамгийн шилдэг хөлдөө төмс гэдэг. Надад юм яриад. Aber ааны яг тэгж бодсон боо. Хүн ямар төмсчих яах вэ гэдэг. Үгүй ингээд надад ингээд ямар хандтай юм шиг хэрнээ заяа. Тэгэл ингээд амар юм ингээд энэ ямар нэг зүгээр гоё байна гэж тэгдэг. Би ингээд өөрснөө мэдэрч юм аа гэх тийм нэрчгэж тийм үг сонсох ингээд гоё байна, таалагдж байна, гоё байна гэл. Тэгээ надад ямар сонирхолтой. Одоо л арай хөөрхөн байна гэж хэлэхгүй шууд уурлахгүй байна. Би энэ хазаал нэг хөөрхөн байна гэдэг үг аавдаа гэл. Тэгэл ер нь яг тэр аягыг өгсөн ч гэсэн ингээд би бас юм жоохон мааз хүн шүү гэдгийг бас илэрхийлэх тал. Манай ихнэр чи бүтэрчээр айгу маадар штэ. Бараг гэртээ бодлоо дүнд комеди хийж байгаа юм. Манай ээж бас хажуугаар нь мангар маас тэгээд тэмтгий тий. Тэмтгий. Бид гурван тэр маадралт бол дуусахгүй цаг хугацаанд манай гэрт өнгөрч байгаа юм чи. Ер нь баг тоглоомгүй ярьдаг юм байх тий. Тоглоомгүй ярьдаг юм байхаа болцсон. За ажил бүтэнгүй. Оо тэнгуүл манай ээж хүлээж авч байгаа нөө хүүрээ гэдэг аяг хүүрээ гэл. Айгуу. Тэмтгийг нь тэр айгуу хэсгэлтэй. Амжилт гаргаад ирж байгаа залуучуудын нэг алдаа гэх юм бол нөгөө нэг гаргаж байгаа амжилт нь насаараа мөнх ингээд мөнхөд байх юм шиг тэрнгүүрийн ингээд нөгөө хүнд эргээд нөгөө нэргүү болчдөг болов гэж би бодож байгаа л да. Ингээд хамраас хөөч юм уу те тэр нэг богинохоо нэг ингээд бүх насаараа үргэлжлэхгүй зүйл дээр ингээд богинохоо хугацаанд болж байгаа зүйл дээр хамраас хөөд энэ тэнд очиод уул нь хүн зөв хүн байгаа гэдэг те тэнгүүд л нэг хүмүүст ойлгуулахдаа өөрийгөө муу хүн мэтэр ойлгуулж юм бол хин нэгэн чамайг муу ингээд хүлээгээд авсан бол тэр 1000 сайн зүйл хийсэн ч гэсэн тэр хүний нүдэн дээр чи муу ингээд тодруунаар үлдсэн болохоор чиний хийсэн сайн үйлсэн ч гэсэн тэр хүнд муугаар харагдах учраас яг ингээд тэр цаг хугацаанд л яг гоё сайн хүн байгаад амьдрал дээрээ байдаг шил хүн байж байгаа л амар гоё нэр хүндтэй спортоо дуусгаасаа гэж би хүсдэг. Баллах гал бас явж исэн болохоор яг тэр юм. Гэтэ балархаа явж исэн ч гэсэн би нөгөө муу хийсэн зүйл маань бас цөөхөн болохоор би бас нэг тиймэрхүү энд явахтаа бас нэг өөргөө нэр муутай гэж би боддгоо шүү. Яагаад гэх юм бол хүнтэй харилцагтаа ч гэсэн нөгөө суур хүмүүжил хүний нөгөө суур хүмүүжил гэж нэг чухал юм байна. Тэрийгээ яг амьдрал дээрээ зүгээр нөгөө нэг ярваа та зүгээр би ийм хүн шүү гэдгийг амар гоё зүгээр ойлгуулчих юм л аюу чухал. Манай ихнэр л энэ жилийн шинэ жилийн төлөвлөгөө гаргана гэсэн. Ямар ч үсэн 12 сарын 31-нд бол гэртээ байна. Өглөөнөөс хойш одоо нөхрийнхөө ээжийнхээ дуртай хоолыг нь хийн гэл. Тэгээд гоё оноо найз төгтөгөө ч юм уу. Айгу бид хоёр юм ката матаг айгу тоглоом тоглодог байхгүй. Тэр тоглоом олоолаа байх бас айгу дуртай. Нэг тийм олоолаа бас байх дуртай. Тэр тоглоомоо тоглолцоод 1 сарын 1-нд манай хатам аав дандаа нэг салхинд гардаг гэсэн тий. Манай нэг аав уламжлалт тогтоосон. Нэг хүүхдүүд тэгээ манай аав амьд сэрэм байх хугацаанд гэл байхаас байхгүй хүртлээ ингээл нэг он гараал нэгэнд нь ингээд яг бүх нэг хүүхдүүдэд цуглуулад бид нэг ойрхон агаар салхинд гараад тэгдэг нэг тийм уламжлалтай. Тийм уламжлал байдаг гэдгийг сонсоод өмнө жил бол жоохон хэрэгжүүлж чадаагүй миний хордлого мордлох гэл аяг гэж сонсох. Тэгээ энэ жил ингээд яг бүх ингээд хамаатан садан одоо ах дүүнрээ цуглуулж байгаад яг гой салхинд гарандаа гэж бодож байна. За тэгээд мэдээж би зүгийн цэгийн миний хамт олонд маш их баярлж явдаг. Бас олон зүйлүүд дээр надад тус болж бас явсан. Тэгээ танаа телевизийн сайтын хамт олонд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Нэгт ойр дотны хамаатан садаа аав ээж нартай бүгдэнд нь ирэх ондоо эрүүл инх бас байгаасаа гэж хүсэж байна. Олон жил үр хүүхдийн хажууд олон ач зээгээ харж эрүүл инх байгаад тэгээд юм харимталтай сайхан байцгаая гэж хүсэж байна. Тэгээд их нэртэйсэн бас ирэх ондоо сайхан хүүхдээ эрүүл инхтэй игээд хажууд нь ингээд төшиг тулгуур болж явдагт
маш их баярлж явдаг шүү гэж хэлмээр байна. Тэгээд Монголынхаа бүх ард түмэнд бүгдээрээ эрүүл ах жаргалаар дүүрэн шинэ он байх болтугай өргөө те. Би одоо ерөөсө хамгийн миний бодож явдаг зүйл Монгол хүн бүр өргөөд эрүүл тэгш сайхан амьдралтай байгаасай л гэж айгүй хүсэж байна. Тэгээд 26 он Монгол улс даяар маань сайхан жил байгаасаа гэж хүсье өрөө та. За биднийг урьдсан та бүхэнд бас их баярлалаа. Тэгээд одоо яг ирэх оноо аз жаргалтай элбэг хангалуун өгтөж энэ ирэх жил нь одоо ингээ гарч байгаа он маш сайхан амжилттай хүн бүхэн аз жаргалтай байх болтугай. Шинэ оноо гоё гаргаарай, гоё сайхан гаргаарай гэж хүсэж байна. Шинэ оны мэд төргий.